За түрүүний яг энэ дээр залгуулад хэлье. Яг энэ EIC-ийн гэдэг дээрээс би эрсдлийн үнэлгээ менежмент тэгээд мониторингийн хяналт шинжилгээ тэгээд менежментийн төлөвлөгөө гэсэн ийм гурван зүйл ерөнхий үнэлгээний дүгнэлт гэсэн ийм хэдэн баримтчийг аваад сууж байна. Тэгээд энэ хэдэн яг ингээд суугаад ингээд харахаар бол үндсэндээ би нэг бараг 30-аад асуулт ингээд асуудалтай ингээд гаргаад ирчлээ. Гэхдээ энэ бүгдийг бол ярих боломж байхгүй байгаа учраас ерөнхийдөө товчхоноор үндсэн гол хэдхэн асуудлуудыг ярив. Яг энэ зөвхөн тэр үнэлгээний би яг үнэлгээг нь олж хараагүй. Би үнэхээр олоогүй. За тэгээд байгаль орчны EIC-ийн мэнэс бол зөвхөн нэг менежментийн төлөвлөгөө, байгаль хамгаалах орчны шинжилгээний төлөвлөгөө эднэрийг харсан үндсэн дээрээс ярьж байгаа гэдгийг анхаараарай. За нэгдүгээрт бол амтны өөрчлөлтийг мониторинг хийнэ гэж бичсэн хэрнээ тэн дээр ерөөсөө мониторингийн хүснэх төсөв ерөөсөө байхгүй. Тэр нь хаана байгаа юм бэ? Тэрнийг яаж шинжлэх гэж байгаа юм бэ? Үзүүлэлтүүд нь юу ах юм бэ? Ямар амтны аймаг гэдэг чинь өөрөө асар том зүйл. Одоо ургамал, одоо загас энд дээр чинь туул дээр чинь одоо жишээлбэл 17 зүйлийн загас байгаа гэж би хэрвээ санаж байна. Хэрвээ буруу санаагүй бол за 16 зүйлийн загас байгаа юм байна. Тэгээд тэдний нэг үнэлгээд нар хаана байгаа юм бэ? За тэнгуүтээ доороо амтны гарцын бодит тоо барьшлыг ингэж хийн гэсэн мөртлөө тэрний төсөв нь ерөөсөй байхгүй. Яг хаана хийх гэж байгаа юм бэ? За тэнгуүтээ тэр шуудад 10 км тутамд хиймэл үүр барина гэсэн байгаа да. Тэнгуүт 10 км тутамд хиймэл үүрийг яахлаарэ одоо дугууны нөхөөс юу лээ төмрөөр хийдэг юм бэ? Төмөр уцаар хийдэг юм бэ? Тэгээ 10 км гэдэг тэр үндслийг хаанаас хэн гаргаж ирсэн юм бэ? За тэнгуүтээ дараа нь туул голын үрийн эрсдлийг нарийн тооцсон байна. За харьцангуйгаар нарийн тооцсон байна. Гэтэл туул гол гэдэг маань өөрөө эхлэлт ингээд бүтэн эхнээсээ урслаа ингээд доошоогоо ингэж явдаг бүтэн экосистем. За тэр бүтэн экосистем дээр голын экосистемийн онол тэр нэг татан матам тэр гол зүйн юуны хөдөлцөө эднэр гэдэг тийм юмнуудыг ярих юм бол өнөөдөр дуусахгүй. За тэгэхээр тэр бүхнийг товчлоод ингээд ярихад тэр үерийн татам чинь гол урсгийнхаа хэрээр шин бодисуудыг дээрээс доошоо зөөдөг. Тэр хооронд харьгаа борготик хэсгүүд, эсвэл тогтоол устай хэсгүүд гэдэг тодорхой өөр хэсгүүд оршдог. Тэднэрийн одоо юу гэдэг экологи эдийн засаг гэдэг ч юм уу тэдгээрт нөлөөлөх урсцын нөлөөллийн үнэлгээ нь ерөөсөө байхгүй байна. За тэр одоо юу гэдэг тэр сүйдэлт мөрдөлтийг ерөөсөө болиё. За тэнгуүтэ тэр мод тарнгингүүтээ дахин амьдрах хувь мөв тэр ерөөсөө байхгүй. За хамгийн амар нь одоо ингэж дууш угааны мониторинг үснэгдэд 200 мянга гингүүтээ 5 жилийн нийлбэр гэсэн чинь 600 мянга. Одоо энэ чинь арифметик тоо бодож чаддгүй мүү гэсэн ийм асуудлууд байгаа даахгүй. За тэгээд зүгээр л одоо юу гэдэг за тэгснэ тэрэн дээр усан дээр гэсэн чинь жилд 2хан удаа туул голын цэгээс жилд 2 удаа авнаа. Тэгээд жилд бүтэн 5 жилийн турш 1.5 сая төгрөг. За 1.5 сая төгрөгт чинь нөө сорьцлол, тээвэрлэлт, лабораторийн ингээд нөө тайлан боловсруулалт эднэр орсон юм уу? Энэ 3хан цэг туул голын бүхэлд нь туул голоос 3хан цэг шүү дээ. Тэгээ 2 удаа дээж авна. Тэгээ 1.5 сая. За тэгэнгүүтээ одоо гих мэтлэнгээр одоо юу гэдэг ингээд бүр цаг болсон байна. За нар судлаачийн асуулт хариулъя. Засаг дарганы 1-р уулзагч даваадлаа. За яг байгаль орчны наривчсан нөлгөө хийсэн Техкол компанийн уул нь бол хариулвал зөв. Би тэр одоо энэ судалгаанд оролцсон хүмүүсийн өнөөс бол хариулах нь бол буруу. Гэхдээ одоо ингээд яг судалгааг ингээд авч үзээд би бол асуудал болсон дээр өөрөө сүүл танилцж байгаа. Детальны уншихад одоо зүгээр ингээд ярихад ургамлын бүрхөвчөд нөлөөлөх үнэлгээ хичээл бүх ингээд судалгаа тооцоонуудаа хийцэн уншиж байгаа төлөвлөлт юмнууд нь бол байгаа. Тэгэхээр энийг бол та хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ байгаль орчны наривчсан үнэлгээс энэ компани энэ дотор одоо энэ бүхэл эрдэмтэн одоо мэрэгчлэлтэнгүүд нь бүгд байгаа юм чи эндээ тусдаа хилцүүлэг дээр юм уу хилцүүлэн өөрөх энэ бол байгаль орчны дэргэдэх эрдэмтдийн зөвлөөр ороод зөвлөмж аваад ийм батлагдсан байж байгаа. Усны асуудал дээр манай баруун чулуун доктор нэмээд тутам дээр хариулчих уу. Нэмэлт микрофон өгөөчтэй хөө. Миний нэр баруун чулуун гэдэг. Асуултан дээр төрөж 2 асуултанд нийлүүлээд хариулчих. Тэгэхээр туул голын ер нь хичнээн одоо судалгаа хичнээн эрдэмтэд энэ төр оролцсон юм бэ гэд инхтэй зэрэг зүгээр яг бүрэн бус мэдээгээр туул голын талаар хийсэн судалгааны 87 одоо ном монограф тэгээд диссертац энэ төр байна. Одоо яг миний мэдж байгаагаар 87 мэдээж хэрэг энэс одоо эрдэмшлэгээний өгүүлэлүүд энэ төр янз бүрийн нэмэх юм бол одоо нийлээ 100 хол гараад явчих байх л да. Тэгээ энэ дундаас хамгийн одоо сайн судалгаатай нь бол энэ манай усны салбарын нэртэй эрдэмтдийн нэг доржсүрэн докторийн одоо зөвхөн туул голын талаар бичсэн энэ судалгааны монограф байж байгаа. Дээрээс нь энэ усны нөөцийн нэгдсэн менежментийн одоо төлөвлөгөө гэдэг 6 ботын 2 бот нь бол зөвхөн туул голын талаар гэсэн. Энэ бол нээлттэй одоо усны улаан гэж нэртэй энэ 6 бот байж байгаа.
энэчнээс бол бүх одоо нарийн мэдээллүүд авна. Дээрээс нь туулгын усны нөөцийн менежментийн төлөвлөгөө 1, төлөвлөгөө 2 гэдэг ингээд батлагдаад гараад ирчихсэн. Тэн дээр болохтой зэрэг туулгалаас хичнээн хэмжээний ус авч. Яг таны дурдгдсан судалгаанууд, наад эрдэмтдийн ажлууд энэ туулын хурдны замын төслийн одоо үнэлгээ болон төлөвлөгөөнд хэрхэн яаж туссан талаар л одоо сонирхоод байгаа шүү дээ хүмүүс. Тэгэхээр тэр өнцгөөс нь бас ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд ингээд аваад үзэхдээ зэрэг зүгээр товчхон шиг л юунуудын мэдээллүүдийн авцсан юм байна лээ. Жишээ нь одоо туулгалын 100 жилийн нэг ус байгаа гэхэд 1850 одоо метр куб секунд гэх мэтэр ингээд оруулаад ирсэн. Даваа докторын хэлсэн 1915 онд болсон туулын хамгийн их одоо үер одоогоор мэдэгдэж байгаа хамгийн их үерийн одоо мэдээлэл энтрийг аваад орсон ийм л юмнууд байна лээ. Тэгэхээр яг наривчилсан юмнуудын авыг бол одоо та нар юутай л ярьсан дээр Тикол компанитай л одоо уулзаж тэднээс одоо наривчилсан мэдээллүүдийг авах хэрэгтэй. Бид нар за наривчилсан үнэлгээ хийсэн компани төлөөлөл ирсэн юм уу? Баггүй. За усны газрын дараагаас бас асууя. Энэ тус компани хийсэн наривчилсан үнэлгээтэй танай байгууллага танилцсан уу? Тэгэхээр наривчилсан үнэлгээтэй бол бид танилцаагүй, танилцах боломж одоохондоо байгаа ч гэсэн бид бол тэр лүү ороогүй байна. Наривчилсан үнэлгээнд дээр боломжит нөөцийн дүгнэлт гээд нэг зүйлийг 12 сард өгсөн байгаа. Усны газраас 4 янзын дүгнэлт гаргадаг. Тэрний нэг боломжит нөөцийн дүгнэлт нь буюу 1000 орчим хүн 4-р цахилгаан станцын үндэсний талбай дээр кемп байгуулахад ашиглах усных нь хэмжээнд нь тааруулаад бид нар боломжит нөөцийн дүгнэлт гаргаж өгсөн байгаа. Түүнээс биш тэр дүгнэлт маань ямар нэгэн байдлаар юуны дүгнэлт биш. Одоо нөлөөллийн дүгнэлт биш. Түрүүн танилцуулсан ёсоор нөлөөлийн судалгаанууд бүрэн бос байна гэж үзсэн. Одоогийн байдлаар бидэнд зураг төсөл нь ирээгүй байгаа учраас усны барилга байгууламжийн зураг төсөлтөнд дүгнэлт гарах боломжгүй сууж байна. Хариултуудыг сонслоо. Тэгэхэд бол ерөөсөө яг хариултуудыг асуултанд авах хариулсангүй. За жишээлбэл одоо юу гэдгийг тэр туул голын экосистемэнд яг ямар нөлөө үзүүлэх гэж байгаа вэ гэдэг асуултанд ерөөсөө хариулсангүй. Мэдээж хэрэг энэ туулын одоо энэ 2012 оны усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг дагаад гарсан туул голын одоо юу гэдгийг сав газрын судалгаа шинжилгээг бол ашиглах нь бол мэдээж хэрэг. За тэгж ярих юм бол Дэлхийн банкнаас гаргасан туул голын экосистемийн үнэлгээ гэдэг асуудал байгаа. Тэр эднэрийг хүртэл авч үзсэн юм уу гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ экосистемийн ерөнхий өөрийнх нь экосистемийн үйлчилгээний үн өртөг. За экосистемийн туул голын экосистем гэдэг зүйлийг хаана авч үзсэн юм бэ? Тэр биологийн олон янз байдал төрөл зүйл гэдэг зүйлийг хаана авч үзсэн юм бэ гэдэг хайгаад ерөөсөө олохгүй зөвхөн туул голын үер гэдэг зүйл яригадаад байгаа байхгүй юу? Тэр туул голын үерийг ойлголоо. Гэхдээ та нар урсцсан за тэгвэл нэмэгдэн хасагдана гэд ярьсан бол тэр нэмэгдэж хасагдж байгаа урсцууд нь бас эргүүлээд биологи экосистемдээ нөлөөлдөг. Тэр нөлөөллийг үзүүлсэн судалгаа нь хаана байгаа юм бэ? За анар судлаачийн асуулт нь эцэг дарга 1-р болж давууллаа. За байгаль орчны наривчсан үнэлгээнийхээ нэгдсэн дүгнэлтэн дээр агарын чанарт үзүүлэх нөлөө, газрын гадаргад хөрсөнд, усны орчинд, ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөө, амтны аймагт үзүүлэх нийгмийн нөлөөл, асфальтанд ингээд барилга өгсөрлтийн үед бол ашиглалтын үед гээд бүх нөлөөллүүдээ ерөнхий байдлаар дүгнэлтсэн. За эднээс нь нийлээд барилга өгсөрлтийн үед бол дунд нөлөөтэй, ашиглалтанд орсон үедээ туул голын экосистемд бол бага нөлөөтэй. Тэгээд бүлэг тус бүрээрээ дүгнэлттэй байгаа. За би зүгээр нэг бүлгийнхэн дүгнэлтээс одоо та бүхэнд бол тайлбарлаж үзүүлэх юм бол за хамгийн өндөр одоо сөрөг нөлөөтэй нь миний энэ харж байгаагаар бол тус байгаль орчны наривчсан үнэлгээг уншихад одоо ургамлын хэсэгт бол хамгийн өндөр нөлөөтэй байна гэж бол би харсан. За барилга өгсөрлтийн үед бол ургамлын бүрхөвчөд үзүүлэх нөлөөлийн байдлаас үнэлгээ үзүүлэхэд буюу 8 гэсэн муу үзүүлэлттэй гарсан хамгийн муу. За ашиглалтанд орсон үед бол тэг буюу ногоон үнэлгээтэй. За дүгнэлтэд төслөөс ургамлан бүрхөвчөд үзүүлэх нөлөөлөх байдлын үнэлгээс үзэхэд барилга бүтээн байгуулалтын ажлын үеийн 8 байгаа тул их нөлөөтэй гэж үзэж болохоор авцамын ашиглалтын үед ямар нэг байдлаар ургамлын нөмрөг болон нэг ховор ургамал за цаг дууссан байна. Устдах үйл явцад нөлөөлөхгүй байгаа тул нөмрөгт үзүүл нөлөөл байхгүй гэж үзлээ гэдэг өмнөх судалгаа тооцоотойгоо ингээд 8 чиглэлээр ингээд бүгд одоо судалгаа тооцоо бүх дүгнэлттэйгээ байж байгаа. Үерийн ус, гадаргуу ус. За цаг дууссан байна баярлалаа. Энэ дээр бол за баруунчлуун дарга 1 минут. Яг би Андрама докторийн юмд товчхон хариуллаа. Тэгэхээр энэ төслийн техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн төр бол техникийн магадлан шинжилгээ хийхээр престиж компани
зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан байгаа юм байна лээ. Тэнд болохтой зэрэг 4 чиглэлээр бол одоо магадлал хийнэ гэж байгаа. Нэгдүгээрт нь газрын дорх усны хөдөл зүүн шинжилгээгээр, хоёрт нь голын морфологийн шинжилгээгээр, гуравт нь гидролог, гидрогеолог, гидрохимийн шинжилгээгээр, дөрөвдүгээрт нь болохоор гидр техникийн шинжилгээгээр одоо магадлалын шинжилгээ хийхээр ингээд оруулчихсан байж байгаа юм. Жишээлбэл Анармаа докторийн тэр санаа зовоод байгаа асуудал байж л байна. Голын морфологийн шинжилгээгээр болохоор голын хагшаасны хөдөлгөөн, хуримтлалын өөрчлөлт, голын голирлын өөрчлөлтөнд үзүүлэх нөлөө, голын ёроолын ба үерийн хамгаалтын далангийн эвдрэл, илэгдлийн талаарх одоо нөлөөнүүд байна. Дараа нь гидролог, гидрогеолог, гидрохимийн шинжилгээгээр болохоор зэрэг туул голын урсцад нь үзүүлэх нөлөө, ус хангамжийн их усүрт үзүүлэх нөлөө, туул голын урсц ба газрын дорх усны гидравлик холбооны тооцоо, ус хангамжийн их усүрийн усны чанарын өөрчлөлтийн судалгаа гэх мэтэр ингээд юу яасан презентацийн компанид гэрээ байгуулчихсан ажлынхаа хөтөлбөрийг юу яасан зөвшөөрсөн явж байгаа юм байна лээ. Цаг дууссан байна. За би өчигдөр болохоор энэ туулын хурдны замын тендерийн баримт бичгийн бүрдэлд байсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гэд бас нэг тайлан уншсан. За энэ нь болохоор байгаль орчны нөлөөлийн наривчлсан үнэлгээ зөвлөгөөний Мон газар эколог хийхика гэдээ бас нэг юм байгууллагын тайлан тэр тендерийн баримт бичиг дотор ч бас явж илээ шүү. Тэгэхээр одоо яг ямар байгууллага нь хариуцлага хүлээгээд яг ямар эрдэмтэд яг энэ дээр гардан гүйцэтгсэн яг гардаж ажиллаж байгаа нь их ойлгомжгүй байгаад байна.